Сайн байцгаана уу бодлын эзэн подкаст эхэлж байна. За өнөөдөр бид хоёр шинэ ирнэлөө шилцэнтэй холбоотойгоор одоо ойрд нэг юм мэдрэмж орж ирээд байгаа. Ихэрдүүл ижил сүнсний тухай нэг ярих нэг тийм шаардлагатай болчиход. Шинэ ирнэ шилжихэд энэ ихэрдүүлүүд ер нь ямар үүрэгтэй сүнснүүд байгаа. Ихэрдүүл гэж ер нь ямар хүний хийлгээд байна. Ижил сүнс гэдэг нь одоо ямар ялгаатай байгаа вэ? Энэ тухай ярих гээд сууж байна. Тэгэхээр одоо яг цаанаасаа энэ тухай ярих цаг нь болсон. Яагтвэл угаасаа ингээд бидний амьдарч байгаа дэлхий чинь ингээд цаанаасаа ингээд нэг том ухамсарын шилжилт хийлээ шүү дээ. Шилжилт хийлээ. Түүний дагуу ингээд шилжилт хийхэд шаардлагаж байгаа зүйлсийг ухамсар өөрөө бидрээр дамжуулаад нөлөөлж яадаг. Тэр нь бидэрт яг ингээд нөгөө татаас хүсэл болж төрөөд тэр хүслийнхэн дагуу ингээд бидний туул өрнөжэдэг. Тэгвэл одоо яг ингээд дэлхийн ухамсарт юу нөлөөлж ийн гэхээр биднийг одоо яг энэ ихэрдүүл ижил сүнстэй өөрөөр хэлбэл яг зөнгөө дагаад дараагийн одоо уулзаж учрах хэвээр тэр зүйл дээр очооч гэдэг юм тохио өгöd байгаа гэх юм уу. За яг ийм одоо сэдвэр ярих цаг нь болоо баг 7 хоног. Ярихгүй явсараад удчихлаа тий. За тэгэхээр одоо бид нар чинь яг өөрсдөө л хайдаг үстэй. Өөрөөр хэлбэл за дэлхий дээр төрлөө. Гэтээ дэлхий дээр төрөхдөө одоо миний сүнстэй яг юунд суралцах гэж ирсэн. Ямар ажил хийх гэж ирсэн. Мэдээж энэ дэлхий дээр чинь зүгээр нэг зугаалаад ирсэн гэж байхгүй шүү дээ. Энэ дэлхий төрөхдөө дэлхийн одоо үйл үүрээс хугасалж те энэ дэлхийг одоо бидний яриад байгаа тэр хэмжээ сахиулж дээд түвшинд нь хүргэх гэсэн хөгжил төвшилтэнд хүргэх хэвээр нэг юм зарчим замнал яваад байна шүү дээ. Тэгвэл тэр ажлаа хийх гээд төрсэн байгаа юм. Тэгвэл яг тэр ажлаа хийхэд одоо би өөрийгөө олцсон байх хэрэгтэй байдаг байхгүй юу? Одоо бид нар ингээд нэг өөрийгөө олно, өөрийгөө хайна, би хин бэ? Би одоо яах гэж энэ дэлхий дээр ирсэн юм бэ тий? За яг ингээ хайж байгаа хүмүүс болохоор цаанаасаа яг цаг нь болоод дотроос ингээ сүнсэн сэрсэн хүмүүс байдаг. Сүнсэн сэрнэ гэдэг нь зүгээр өөрхөн далд орших үеийн одоо сэрсэн хүмүүс л гэж хэлж байгаа шүү дээ. За уг нь бол далд орших бол маш их өрнөл дүрэн байдаг. Тэгээ бид нар тэрийг юугаар одоо ойлгодгоо гэхээр сүнс гэдэг үгээр л ойлгодог. Яг тэгвэл бид нар ингээд нэг амьтай байж гин. Гэтэл өвчлээ сүнс гараа авчлаа. Тэгээ бид нар одоо дахин энэ биеийг ашиглах боломжгүй боллоо тий. За тэгвэл энэ сүнс гэдэг юм чинь бидний хувьд бол даалж ертөнцийн ахна шүү дээ. Хүний ойлгодгоор. За тэгвэл нэгэнтээ дэлхийд төрсөн юм бол би нэг юм хийх гэж ирсэн байж таараа. Тэр их юм хийхин тулд би өөрийгөө олох хэрэгтэй. Би хин бэ гээ юу хийх гэж ирсэн бэ гээ. За энэ замнал ингээд өрнөхөд сүнс ирсэн. За ингээд бүр сүнслэг оршихуй нэгдсэн. Сүнс ирнэ гэдэг чинь цаанаасаа сүнсээрээ амьдрах цаг нь болцгоон л гэсэн үг шүү дээ. Тэгээ энэ нь одоо боломж хүн болгонд нэгдчихэд. Хүн болгон энэ амьдралынхаа туршид те яг туулах хэвээр тууллаа, учрах хэвээр хүмүүстэйгээ уулзраад одоо бүх одоо тууллаа яг ингээд бүрэн мэдэрч дуусчаад тэгээд дотоос нь сүнсэн сэрдэг. За энэ ингээ голцоо одоо нэг хүн болгонд одоо өөр байна. Ерөнхийдөө одоо шинэ ирэнд төрж байгаа хүүхдүүд бол ийм нөгөө сүнсээрээ шус дүрж байгаа гэх юм уу? Бид тэр шиг ингэж туулал бүтээж тий тэрэн дотор ингээд одоо туулсан туулыгаа шарах айц гацаан дотроо баглагдаж жижигээр орших шаардлагагүйгээр шууд хамар төрж байгаа. Яг тэгвэл тэд нэгэнтээ энэ дэлхийн үйл үүр засагдсан ухамсарын төвшөнд ингээд гоо цэвэрлэгдсэн тий энэ үед бууж байгаа учраас сүнсээрээ төрж байгаа. Тэгвэл сүнсээрээ төрөөд ороод ирэнгүүт яадаг гэхээр сүнснийхаа одоо бүтцийг ойлгох хэрэгтэй болж эхэлж байгаа байхгүй. За сүнсний бүтцийг ойлгохын тулд сүнс маань энэ дэлхий дээр мэдээж нэг өөрийн үйл өөрийн ажлыг хийж ирсэн юм байна. Энэ бол миний одоо сүнсний өгөл зорилго гэж ерөнхийдөө ойлгож байна. За яг тэрийг хамт хийлцэх яг өөрийн нөгөө нэг хэсгийг хайж идэг. За яаж яах вэ гэхээр би эмэгтэй болоод төрсэн бол би өөрхөн сүнсний дотор байгаа
олон эрэгтэй төрөл агуултуудыг нэгтгсэн эр мөн чанарыг өөртөө тээцэн тэр хүнийг би гаднаас хайдаг гэсэн үг. Тэгэхээр хүн одоо ингээд амьдралын туршид за миний учраас эрэгтэй хүнтэй аав ээж ах дүүс дотроо байгаа бүх эрэгтэй одоо хүүстэнгүй. За тэгээ амьдралын туршид очиж байгаа хүн эрэгтэй хүүстэй хүн болгон миний одоо эр мөн чанарыг өөртөө тээсэн хэсэг баг багаар их ихээр янз бүрээр тээсэн хүмүүс байдаг байхгүй. Тэгээ би тэдэртэйгээ ингэж харилцаж иж би тэдрээс ингээ бүтэн мэдрэмж авах ухаарлыг авах хэрэгтэй байдаг. Өөрийгөө олох хэрэгтэй байдаг. Яаж бүтэн болох гэдэг юм гэхээр за одоо ингээд сүнсээр болцсон үед миний сүнсний ингээд нөгөө талд ертөнцөд би яг одоо юм материалын түвшний гацалттай амьдралд амьдарч байгаа бол яг тэр одоо сүнсний маань оршихуй нэгдчихдэг. Материалын түвшний оршихуй. Тэндээс олон төрлийн авалтууд нэгддэг гэсэн үг. Тэгэхээр тэдний одоо энэ гацсан сэтгэлгээнүүд, тэдний умсалах хэвээр хүлээмж зөвшөөрөх хэвээр бүхнийг би учирсан тэр эр хүүстэй хүн болгоноосоо өөрөө мэдрээд давхар миний эмгтэй мөн чанарын одоо гацаанууд надаас илрээд тэгээ энэ хоёр ч хоорондоо ингээд тэмцэлтгээр ингээд нэг зөрчилдөө маргаан тий гэдэг одоо харилцааны үед ингээд хүнд хэцүү харилцаанууд үүснэ дээ. Энэ болгон дээр одоо харин яаж зөв явах вэ гэхээр хүлээмж шүрх хэрэгтэй. Бид тэр хүлээмж шүрх болохоор маргалдаад мэтгэлцээд одоо олон жил завдаг. Хүнтэй яг нэг одоо муудалцсан хүнтэй их олон жил ингээ муу харилцаатай явдаг штеп. Гомдол тэгээл тэгсэн ингээ буруутгал тэгээд тэгхгүйгээр одоо харилцааг яаж их энгийн болох вэ гэхээр нэгэнт та төрсөн л бол насан турштай харилцаанд дунд байна. Харилцаа болгон чинь таныг бүтэн болгох гэж байгаа. Тэгэхээр бүтэн болно гэдэг нь та харилцаа болгон дээр өөрийн хүлээмж шүрхгүй байгаа тэр зүйлсээ бүгдийг ингээд хүлээмж шүрээд байхын хэрээр таны одоо нөгөө даалд оршихуй чинь хэмжээс нь ингээд тэлээд томроод байдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл зүгээр нэг хүлээмж шүрхгүй штэ. Тэг чи ухаарч иж хүн хүлээмж шүрнэ. Мэдээж тий. За тэгэхээр одоо хүн болгон л одоо өөрийн одоо дотор байгаа тэр юм чанар эсвэл эрдэм чанар хаагаа яваад штэ тий. Тэгэхээр хэр дөлөө хувьд болохоор ялгаа нь юу байгаа даа? Яагаад энэ хэр дөл гэж онцлог байгаа даа? Яагаад хэр дөл гэхээр бүр тэгж хүчтэй таталцал бүр одоо энгийн тэр ижил сүнстэй хүмүүсээс юм эсвэл зүгээр нэг одоо тааралцсан юм оёс бүр тэр сонд байгаа даа. За ер нь бол нэг ихэр дөл гэдэг ойлголт болохоор за нэг сүнс энэ дэлхий дээр ингээд төрөхдөө өөрхөн дотор байгаа бүх одоо эр мөн чанаруудыг ингээ өөртөө тэгээд төрчдөг. А нөгөө одоо эмгтэй нь болохоор өөртөө бүх эм мөн чанаруудыг аваад төрчдөг. Тэгэхээр тэр хоёр ихэр дүүл нөгөө нэг уг нь бол жирийн хүмүүс маань эр эм мөн чанартайгаа тэнцүү ч юм уу хойв ингээд ямар ижил төрсөн ч юм уу ингээд төрхнө штэ. Гэтэл дөлдүүд болохоор бүтнээр нь 100% наваад төрчихөж байна. Одоо ингэдэг гэсэн эрэгтэй 99% эр мөн чанараа 1% эм мөн чанараа. За эмгтэй нь болохоор ингээ бүр 99% эм мөн чанараа 1% эр мөн чанараа. Ингээд авчингууд те мэдээж одоо эмгтэй 99% байж штэ эм мөн чанар. Гэтэ дотроо нэг ингээ хайгаад байгаа 1% эр мөн чанар нь нөгөө одоо дүүлгээд байгаа тэр олцсон тий учирсан хүнд ингээд 99%-аараа байж байгаа үед тэнд маш хүчтэй одоо таталцал үүсчихдэг. Нөгөө одоо эрэгтэй ч гэсэн эмэгтэй рүүгээ маш хүчтэй. Тэгэхээр нь шүү дээ одоо өөрт нь тэр байдаг нэг мөн чанарын 99% тэнд байгаад өөрт нь ком байж штэ. Тэгэхээр тэр том хувь руу 1% ингээд бүр соронж мэт бүр маш том соронз руу нэг жижигхэн соронзч татдаг байна штэ тий. Ижилсэж ингээд татдагч байгаа гэсэн үг. За тэгэхээр одоо энэ дэр чи маш том таталцал явах шин. Нөгөө нэг хүсгээд байгаа хүн болгоны тэр нэг угнууд хүмүүс болохоор тэр том 99-1-ээр хуваагдахгүйгээр 50-50 ч юм уу 60-40 ч юм уу байхад 99-1-ээр таталцаар ч юм бүр маш том таталцаад маш том тэр нэг хүмүүсийн хүсээддэг хайр гэдэг юм чинь үсгээд биш тийм хүмүүс 92 чи хайраараа л таталцсан шин. За одоо энэ дэр ингээ хайр яригддаг байхгүй. За үнэхээр яг ингээд дүүлийн мэдрэмжээр ингээд таталцах нь тий одоо энэ амьдралд одоо мэдэрч үзээгүй тийм одоо маш хүчтэй одоо бүр ингээд бодит мэттэй зүгээр л ингээд одоо би биений харахад л зүгээр ингээд тэр эрчмийн таталцал нь ингээд дундаа ингээд бүр ингээд бодит ингээд
эрчимтэй байгаад байгаа юм шиг амар тийм хүчтэй эрчмээр татагддаг. Яг амьд мэдрэмж амьд эрчим үйлчлэх. Одоо өөр тухайн хүнд нь те түүнээс нөр юу ч харагдахгүй болтлоо. Бүх анхаарлын төв, бүх масс нь зөвхөн тэр хүн дээр ингээд төвлөрдөг. Тийм хүчтэй төвлөрөл үүсгэсэн маш хүчтэй юм таталцал үүсгдэг байхгүй. Эрчмийн энергийн таталцал те. За тэгээ энийг мэдэрсэн хүмүүс бол одоо өөр ямар ч харилцаанаас ийм мэдрэмж мэдрээгүй учраас энэндээ ингээд бүр маш хүчтэй итгэж үнэмшээ. Тэгээ бүр өөр зүйл рүү хандах, ярих те төвлөрч одоо чадамжгүй болтлоо гүн татагддаг. За ингээд гүн татагдсан хүмүүс яах юм? Энд чинь нэг юм хайр гэдэг юм байгаад ш тэ. Гэтэл энэ хайр гэдэг юм чинь ясган дээр яадаг гэхээр өнөөдөр таны дотор байгаа засагдах хэвээр айдас, гацаа тэ одоо ухаах хэвээр ухаарлуудыг нөгөө хүн чинь өөртөө тээцэн явж идэг. Учираас энэ хоёр ингээ хоорондоо ингээд учрахад тийм маш их үйл хүлээн зөвшөөрлөд үүсгэнэ шүү дээ. Тэр 91% харьцаатай тэр юмнуудын засгаа ороод ирж шүү дээ тий. Тэгэхээр чинь тийм зөрчилтөө маш их гарч ирэх юм шиг зөрчил. Тэрийг юугаар даван туулж явах гэхээр тэр хайрын хүчээр тэр таталцлаа. Тийм тэр одоо хайрын мансуурсан хүмүүс тий. Одоо өөрсд хооронд амьдралдаа бор тулаагүй их хэмжээний одоо өөрийнхөө ухаарах хэвээр ухаарл гацалт бүх юмыг өөрт нь ингээд тэр чигтэн те авчираад өгч шууд маа инженер гэдэг. Энийг амжилт гэдэг те. Нөгөөх нь бас нөгөөдгөндөө маа тэгвэл чи энийг ав гэдэг ингээд өгчөж байгаа. Гэтэл хүн те одоо бүхэл бүтэн амьдралын тууллаараа одоо бүр хідэн одоо давтан одоо төрөл авалтын үеэр засч чадаагүй те. Тэр их бүр баг худалчгонд энэ дэлхийн хэмжээний асуудлыг яг ийм дүл гисэн хүмүүс богино хугацаанд энэ их хайрын таталцлаар одоо хоорондоо ингээ ховстуулж агаад тэгээд тэр юмны ухаарлыг учрыг олж те одоо ингээ сүнслэг ухамсар гэж яриад байгаа шүү дээ. Одоо ухамсарлна гэдэг чинь өөрөө ухаарлын одоо ингээд хэмжигдэх хүн байхгүй юу? Ухаарл ихтэй хүн болохоор бүхнийг өөртөө багтаах чадвартай болоод эхэлдэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл та жижиг гацаанаас гарахын тулд гацаа болгоно ухаар. Гацаа гэдэг бол таныг одоо энэ материалын ертөнцид тэг итгэл үнэмшлэр нь мэдрэмжээр нь биеийн хэв дадал үйлдэлээ чинь гацаацсан байгаа. Одоо би гэж итгэж байгаа тэр зүйл чинь байдаг. Тэгвэл тэр одоо өгтөө бол би хинбэгээ ойлгох гээд байгаа шүү дээ. Тэгвэл тэр гацаа болгоно одоо хэмжээс болгонд ухаач тэлж явсаар агаад тэг яг бүр нөгөө өөр дээрээ бүрэн дүрэн очих. Нөгөө одоо дүүлгээд байгаа хүн нь ч гэсэн яг энэ замлыг туулах. Энэ хоёр ч ингээд хамтдаа ингээд сүнслэг байдлаа хоорондоо нийлж агаад нэг сүнс хоёр талаас тий нийлж агаад ухаарах хэрэгтэй юмаа бүр ингээд бүгдийг нь ан ман салж чадахгүй яадгүй ингээд таталцсан тийм тэр том хайр нь байна. Тэрний хүчээр тэр маш их зөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх нь шүү дээ. Тийм хүлээн зөвшөөрч ухаарах хэрэгтэй. Ухамсарлах үйл явц. Тэнгүүр тэрүүгээрээ бид нар яг өөр дээр очиж чадчих шүү дээ. Ухаар санаа хэмжээс агч юм. Жинхэнэ одоо хайгаад байгаа өөрийгөө олж байна. Тэг чи ганцаа ухаахгүй заяа. Ухамсарлах нь за одоо ингээд хэмжээ цахиулаа ухамсарлаа явах нь бас арай амархан. Яг энэ нөгөө бодит мэдрэмж гэж нэг юм байна шүү дээ. Сэтгэх одоо энэ хайрын мэдрэмж одоо энэ харилцааны мэдрэмж тийм. Одоо хүмүүс чинь ингээд одоо харилцаа одоо энэ сэтгэлийн хөдлөлт сэтгэл гэдэг юм аа хүмүүс өөрсдийгөө ингээд тэрийгээ ойлгоо яваад байдаг байхгүй. Одоо хүн ингээд тийм оюун бодлоо би гэж хэлдэггүй. Хүн энэ махан биеэ би гэж хэлдэггүй. Хүн сэтгэл хөдлөл сэтгэлийн одоо энэ бүх харилцаж байгаа өрнөлөөс авсан энэ одоо харилцаануудаас үүссэн тэр мэдрэмжээ би гэж боддог байхгүй. Тийм хүн одоо ингэж хүн бол сэтгэлийн амтаа гэж ярьдаг шүү дээ. Тэгээ чи тэр одоо сэтгэл гэдэг юм чи өөрөө маш том сэтгэл хөдлөл явуулж байна. Маш юм хүчтэй мэдрэмжийг хүнд өгж байгаа учраас тэр ингээ бүр амтай юм шиг бидний бүр сүнсний цаад хошхог наан нь хаачаад ам болон ошоод байгаа мэдрэмжийг бидэд өгөөд байгаа учраас бид нар энэ сэтгэл хөдлөлтөө ингээ гүн автчихдаг байхгүй. Тэгвэл яг ингээ тийм дүлийн харилцаан дээр орж ирэхэд ухамсар бол ингээд ойлгочих болж байна. Гэхдээ би гэтлээ итгэцэн энийг амар зуурцсан энэ мэдрэмжүүд нь шүү дээ. Энэ мэдрэмжүүдийг чинь ойлголцсон гэдэг чинь нэлээд том асуудал болж орж ирдэг.
Гэтэ одоо нөгөө ухамсараа ингээд өндөрт хүргэсэн тий. Ухамсар гэдэг бол бүхнийг агуулгач хүч штэ. Бүхнийг бүтээгч, бүхнийг агуулгач, бүх юмыг өөрөөсөө ингээд мэдэж чаддаг тийм өндөр хэмжээний чадвар байхгүй. Бүхний анхдагч ерөөсөө ухамсар байна шүү дээ. Тэгэхээр чин тэр ухамсарыг эзэмшсэн хүн одоо харин тэр нөгөө төвхтэй мэдрэмжүүдэд засаж чадах байхгүй. Тий, мэдрэмжийн тэр авталтаас ухамсараар л гарна юм шүү дээ. Автцсан байхад бол одоо тийм мэдрэмж бол ингээд бүр бидний одоо ихтгэл үнэмшил мэдрэмжээр л суудаг штэ. Ухамсараар одоо ихтгэл үнэмшил ингээд суудаг л да. Гэтэ мэдрэмж нь илүү хүчтэй учраас ухамсар гэхдээ өөрөө нэг хязгааргүй ухамсарлцдаг болохоор нэг юм баригддаг болохоор тэрүүгээр ухамсараар засаж чадаад байна шүү дээ. Тэгвэл одоо тэр зуурцсан мэдрэмж гэдэг юмыг тэр ухамсараар засаж ухаарч те. Нэрээ миний энэ одоо би гэж итгээд байсан юм чинь би биш те. Тэгвэл миний сэтгэл хөдлөл одоо баригдсан. Түүндээ би бол сэтгэл хөдлөл байсан юм байна гэдэг ингэж ойлгож мэдрэмж болгоноо тавьж явуулсараагаад тэр одоо хязгааргүй дээр одоо өөрийг нь хүлээж байгаа тэр сүнслэг оршихуйхаа мэдрэмжийг буюу бүхнийг ойлгодог, инэрдэг, хайрладаг тэр их хайранд суралцж эхэлж байгаа байхгүй. Одоо тэгэхээр энэ дээр нэг өөр нэг асуулт гараад ирж байна л да. Одоо ихэр дүлгээд одоо заавал юм сүнслэг ажил хийх ёстой хүмүүс байгаа. Ер нь бол ихэр дүлүүд бол энэ дэлхийг те одоо засах, өөрчлөх, бүтээлцэх одоо гол баган ноён нуурууд нь байдаг. Ихэр дүлүүд яг үнэндээ үргэлж далд ертөнцөөс маш хүчтэй одоо хайлтсан өөрчлөлтөнд оршдог. Ер нь тийм сүнслэг Ер нь бол тий ямар ч ихэр дүлүүд ингээ хоорондоо учрахад тэдний цаана үргэлж хоёр одоо ир юм мөн чанараар нийлсэн өөрийнхөө сүнслэг оршихыг бүрдэж байгаа учраас хоёулаа өөрсдийгөө хайж байгаа учраас энэ сүнс рүүгээ нийлж байгаа шүү дээ. Тийм учраас хоёулаа ингээ далд ертөнцөд хүчтэй холбогдчихдаг байх нь. Тэгээ энэ холбоогоороо ил ертөнцийн одоо ажлаа далдын тэр их хүчээрээ буулгаж ирж хийдэг байхгүй. Тэгэд одоо манайхын ихэр дүлийг айгүй өнгөц ойлгож байна л да. Зүгээр яг тэр нөө таталцдаг тэр ихгүй хайрын мэдрэмжээр нь ойлгоод. Гэтэл энэ дүл гэж холбогдоод байгаа энэ бүх хүмүүсийн арт асар их далд ертөнцийн ажил үүрэг нь хүлээждэг. За энэ хүмүүс яагаад далд ертөнцөд тийм их хүчтэй ажилтай болоод дэлхийг өөрчлөх хэмжээний үүрэг даалгавартай болчих вэ гэхээр одоо олон туулаллын хийх ёстой ажлаа яг одоо маш хурдтай хийх гэж ирсэн. Тэгээ хийхдээ одоо бидний яриад байгаа дэлхийн одоо акашийн тавчаа гэж яриад байгаа шүү дээ. Дэлхийн ингээ бүх мэдээллийн санг өвөл өөрийг тий энэ дэлхий дээр одоо ингээ өөрчлөлт хийхэд засах өөрчлөх ёстой бүхнийг өөрчлөх гэж ирсэн далд ертөнцийн одоо юм өвгдөлтэй хүмүүс аахгүй. Зүгээр энгийн хүмүүс болохоор яадгүй гэхээр өөрөө одоо тэр өөрхөн дотор ингээд яг хуваагдаагүй сүнсээ ингээ аваад төрчихсөн. За тэгээд өөрхөн дотор байгаа зүгээр ир мөн чанарыг тээцэн эрэгтэй хүмүүсээ гаднаасаа хайдаг, эмэгтэйгээ гаднаасаа хайдаг тий. Тэгээд тэр олсон хүмүүс нь аав ч ань ээж ч ань ах нь ч ч юм хамаагүй. Тэдраасаа өөрийгөө одоо эсрэг мөн чанарыг тий өөрийнхөө мөн чанартай харьцуулаад хүлээн зөвшөөрөөд өөрөө өөрийгөө засаад өөрөө өөрийгөө олоо явах хэрэгтэй хөвгөлтэй. Тийм одоо нөгөө 99-1 биш 50-50 арч юм уу 20 юутай хүмүүс байгаа шүү дээ тий. Өөртөө бүгдийг тээгцэн. Тэгээд одоо өөрхийн дотор байгаа тэр эсрэг одоо өөрөө эмгтэй болоод төрсөн бол эрэгтэйгээ гаднаасаа хайна. Ижил эрэгтэй мөн чанартай хүмүүсээ. Тэгээ олоод ингээд тэдэртэй ингээ харилцаа үүсгэх замлаад өөрхөн дотор байгаа эрэгтэй мөн чанараа тэрнээс харж мэдээд өөрхөн дотор эмгтэй байгаагаа өөрөөсөө гаргаад тэгээ тэр материалын ертөнцид гацсан байгаа гацаа болгоныхаа учир шалтгааныг хүлээн зөвшөөрч тайлалцаад ирэхээр хүн өөрөө өөрхөн дотор байгаа доод одоо гацаанаас сүнсний хувьд гарч байгаа учраас дээд одоо хэмжээс өдрөө ороод эхэлдэг. Тэхийн тулд одоо энэ амьдралт дээр одоо төвхтэй харилцаа болгоны ард тий ухаарлал нь байж идэг. Түүнийг ухаараалал та одоо илүү ухамсарлаг
илүү одоо хайрын мэдрэмжинд суралцаад яваад байдаг байна шүү дээ. Тэгвэл одоо хүмүүсийн хувьд ингэж ухамсарлах, хайрлах нь ямар үүрэгтэй юм гэхээр зүгээр одоо нэгэнтээ ингээд бидний даалд ертөнц, ил ертөнц гэж хоёр хуваагдаад байгаа энэ юм чи уг нь нэгтэй бол нэг бүхэл юм. Гэхдээ нөгөө яриад байгаа шүү дээ жижиг би том би болж хуваарлчаад. Жижиг би дээрээ гачаад том биеийг мэдхгүй байгаа хүмүүс бол тий ийм ухаалын замаар өөрийн дотор байгаа том биеийг багаар нээгээ явдаг байхгүй. Тэгэхээр одоо ухамсарт хүн гэдэг чинь ерөөхдөө тий өөрөө өөрийгөө дотоод руугаа нээгээ сурцсан тэр дотоод ухамсараа одоо ойлгоод энэ амьдралтаа ингээ ухамсартайгаар одоо өөрийнхөө одоо сүнсний тэр доод татамжны гацаануудаа одоо туулал харилцаа болгоноосоо ойлгож ухаарад ингээд засаад хүлээмж шөөрөө тухаараа явдаг хүнийг л ухамсарт хүн гэдэг ааш. Ийм ухамсарт хүмүүс чинь одоо хүн болгоныг хүлээмж шөөрөх чадвартай болсон. Хинтээж одоо харилцах чадамжтай тийм. Гэхдээ хуурамг тийм харилцаа биш. Яг чин сэтгэлээсээ ингээ хайрлаж ойлгодог. Ийм харилцааг суралцсан. Монголчууд ийм хүнийг хүн шиг хүн гэж ярьдаг. Хүний мөн чанартай, хүний үнэртэй гэж ярьдаг байхгүй. Гэтэл одоо бид нар ингээд айгуух тийм яг үнийг хэлгээ тийм ингээд өөрийн энэ дотоодод байгаа хайр гэдэг юм ач ойлгохгүй өөрийгөө ч мэдхгүй багтаа тэр нэгэнд тийм одоо чөтгөр сүнсээ хөдөлсөн гэж ярьдаг шиг тийм чөтгөрт өөрийгөө одоо дотоод руугаа орох тэр ухамсараа худалдсан тийм ингээд мөнгө гэдэг зүйлийг одоо амьдралын гол учир болгоцсон уг нь бол хүн ачааллын төлөө амьдрах хэрэгтэй шүү дээ тэгээ ачаал гэдэг юм нь яг өөрх нь дотоод тэр өөрөө өөрийгөө олох мэдрэмжийг л ачаал гэж хэлж байгаа шүү дээ. Хүн яг юун дээр ачаал авдаг гэхээр яг өөрөө өөрийгөө олсон үедээ тий өөрийгөө ингээд амьдралын хүн туулуудаа туулаад өөрийгөө олоод ухамсарлаад ингээд өөрлөгөө ингээд ухаардаг болсон үедээ яг тэр туулсан тууллынхаа ухаал болгонд л ачаалтай байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл ачаал гэдэг зүйлийг хүмүүс уг нэг тавьдаг мөртлөөсөө тэрний ад өөрийгөө олох байгааг ойлгодгоо мөртлөөсөө энэ ачаалаа юунаас олох вэ гэхээр мөнгөтэй болж иж олно гэд бодчиход байна шүү дээ. Тийм мөнгөний төлөө зүтгээд тахаад ачаал нь урт нь ирэхгүй. Эсэргээр мөнгөнийхөө боол. Эсэргээр мөнгөний боол болоод одоо энэ дэлхийг хэн удирдах байгаа тэдний одоо хязгаарлагдчихад шүү дээ. Энэ бол том гацаа. Бидний нэг даван тулах том гацаа бол одоо энэ ахна шүү дээ. За энэний гацаанаас гарахад бол ихэр дүүлүүд маш том үүрэг оройл гүйцэтгэж байгаа юм. Тийм. Гэтэл одоо бас юм штэ. За өөрөө ингээд ийм бүх мөн чанар тээцэн явж итэл өөртөө найдлах нь бас яг ийм бүх мөн чанар тээцэн хүн бас өөртөө таалдаж болно. За тэр нь эрэгтэйчсэн болно, эмэгтэйчсэн болно. Тэгвэл тэрийг бол ижил сүнс гэдэг байна. Ижил сүнс. За тийм ижил сүнсүүд ингээ хоорондоо тий одоо хүнийхээ ингээд одоо амьдрал биеийн харилцаа үүсгэхэд одоо бидний махан биеэр ингээ учирж штэ. Тэр тохиолдолд бид нар бие бинийгээ цаанаасаа мэддэг, цаанаасаа дэмждэг, хамт байхдаа ингээ гар нийлдэг. Одоо яриаггүй байхдаа бие биний ойлгоцсон байдаг. Тийм хүмүүс олчдаг. Тэгэхээр одоо манай тэр заяаны хань гэж яриад штэ тий. Тэр бол энэ ижил сүнсүүд энэ одоо ижил сүнсийг л бол заяаны хань гэж хэлж байгаа. Ер нь бол одоо бидний ойлголтоо шүү дээ хүний ойлголтоо. Яг бол заяаны хань бол ингээд бүх цаг мөчөд ингээд ажаалтай амьдардаг гэж хүмүүс одоо ойлгочихно. Тэгвэл энийг хэлээд байна. Ихэр төлөвд бол ийм бишээ. Шал өөр. Титэр бол ингээд ерөөхдөө бол хоорондоо би биний хүлээмжшүүл нэгтэй бол харилцаанаа бол их гоё ухаал дүүрэн, өрнөл дүүрэн тий адал явдалтай шинэ амьдрал гэдэг нь одоо шинэ бүхнийг нээх хаанаас ингэхээр өөрийн дотоодоосоо хөгжил хавслаараа нэгээд ашхуун томроод яваад идэг. Тэгхгүйгээр те би биний хүлэмжшүүлэхгүй үед нэг дор те тэр олон ухаах хэвээр олон мянган жилийн тоолтыг базаад ороод ирж байгаа учраас маш төвхтэй харилцаа үүсгдэг. Гэхдээ би биднээсээ хайртай салж чадахгүй. Гэхдээ би биенээ ингээд сэтгэл зүйн хувьд маш хүнд нөлөөллүүдийг бас үзүүлдэг. Тэ би биенээ ингээд засаж янзлах гэж ойлгуулах гэж чи хинбэ би хинбэгээ олох гэж ирсэн их хэцүү атармаатай бүр адал явдалтай өрн манай ахаар хэлвэл тийм ингээ баг алалцдаг ийм л харилцаа. Тэгвэл ижилч биш, ихэрч биш.
Зүгээр одоо ингээ үеийн үрээр холбогдсон харилцаатай хүмүүс зүгээр яг энэ төрөл авалтан дээр яг одоо ямар гацаанаас гарах гэж сүнсэн сууж ирсэн. Яг тэрнтэй холбоотой хүмүүсээ одоо тэрний гацаанаас нь гаргалаа үеийн үр дууслаа явлаа. Үүлэн дүүрээ ингээ явж идэг гэсэн. Тийм ээ тий. Гэтэ энэ дэлхий дээр төрж байгаа хүн болгон бүтээгч. Юу бүтээх гээд байгаа энэ шин дэлхийг. Угтаа шин дэлхий гэж байдгүй. Одоо бид л зүгээр шин хуучны ялгааг ойлгоод байгаа болооч энэ дэлхий ч өөрөө ингээ бүхэлдээ ингээ бүх ухамсар мэдрэмжээ тээцэн айгүй том оршихуй штэ. Энэ дотор одоо байгаагаасаа шин одоо ухамсар шин хэмжээсийг одоо хүний дахиар бол шин гэдэг мэдрэмжээр нөхийг л шин дэлхий гэж хэлж байгаа шүү дээ. Угтаал байдаг юм. Зүгээр л ухамсараа ахиулах хэлээд мэдрэмжээ засах энэ үйл явцыг энийг л шин гэж хэлээд тийм. Яг бол яг ингээд хүн тэгдэг штэ. Хүн яаж өөрчлөгдөг вэ? Ухамсарлж ийж. Хүн ингээд одоо ярьдаг штэ өөрчлөгдөг юм аа. Эр хүнд итгэхэр эрх хүнд атгий. Энэ хүн одоо ингээд багын зангаа тавьдаг юм аа. Хүн тавьж болдог. Гэтэ энэ нэлийн одоо ухаарах үйл явцсан дээр л тавьж болдог юм шүү дээ. Яагаад тэгэхээр тэр багаас суусан тэр мэдрэмж тэр дадал зуршил ухамсартай ухамсар үйлдэл чинь бүр тэр яг ухаарч ойлгож ухамсарлж засагдахаас биш. Зүгээр бид нар ингээд заримдаа яадаг шүү дээ. Уулзаа гонтэйгээ уулзахгүй чаад удаан хугацааны дараа уулзахад нөгөө хүмүүс нэг бол яг хэмдэж яадаг. Нэг бол ондоо. Нэг бол бүр доошлцсан байдаг. Нэг бол шал өөрлөлцсөн. Шал өөр болсон ухамсарлцсан л байхгүй. Тийм тийм энийг төрөл ялс шин цоорч шиж ярьдаг шүү дээ. Цаараагүй гэдэг чинь зөв ухаарад сүнснийхэн дээд хэмжээсийг л мэдэрсэн хүмүүс аахгүй. За тэгэхээр ерөнхийдөө ингэж ойлгож байна. Тэгэхээр одоо яг ингэ дүлээ хагаад дотроосоо ингэ дүл хайсан мэдрэмжтэй энэ явж байгаа хүмүүс тий? Одоо ерөнхийдөө л өөрсдөө бас нэг талаараа одоо сүнсний сэрэлт гэдгийг хүчтэй ихлэх хүмүүс гэсэн үг байхгүй. Тийм байна те одоо энэ шинэ нэрнтэй холбоотойгоор үйл явц хийх гээд тэрний сүнсэн одоо сэрчээд шинэ нэрн яагаад эхлэхэд ийм их дүл шаардлагатай болоод байна гэхээр шинэ нэрнийг үүсгэж одоо шинэ гэдэг байгаа одоо хуучин болгоныг халахын тулд хуучны тэр үүссэн байгаа бүх үеийн үр тий энэ дэлхийн үзэл суртал болгоныг өөрчилж түүнд авгцсан мэдрэмж тий бидний биеийн хэв дадлыг өөрчилж бидний ингээд цоош нь одоо хүний одоо урд байгаагүй тэр хэмжээс тэр өгдөл тэр чадамжийг ингээ гаргахад даалтаа үүрэгтэй учраас л тэд нэр одоо яг энэ эрдэнэ солигдох үеэр эрдний төгсгөл дээр эсвэл одоо энэ юу нэгээд дэлхийн бүхий л цаг хугацаа эрэнд энэ дүглүүд байж идэг. Яг ингээд одоо тэнцвэржүүлээд ил далд ертөнцийг. Одоо бид нар тэгдэг чинь далд ертөнцийн ил болдог. Энэ бол гэгэрэл, ухамсарлал. Гэтэл одоо энэ дүлүүд чинь бүх цаг үед л энэ дэлхийн одоо ингээд одоо ил далд ертөнцийн тэнцвэрийг хангагч ажил хийх хүмүүс л байхгүй. Тийм байна тий. Тэгээ чимээгүй хийж идэг. Тийм ил гараад идэг. Тийм. Одоо ил гаргаж төмөн түгээх өрхтэнүүд нь түгээ агголцоо тэд дотоод ертөнцийн нэгтэй шууд даалтаа илээр одоо ил гарч ил хийгээд байгаа хүмүүс бол ерөөсөө яг далтын үйл ерөөсөө хийдгүүл хүмүүс байгаа. Яг энэ хэмжээс далтын үйл гэдэг маань хэмжээс агсан үйл болчоод тэрийг далд гэж яриад байна шүү дээ. Энэ 3 4 хэмжээст байгаа энэ хүний материалын зүйл дээр хийгээд байгаа зүйлүүдийг хийж байгаа хүмүүс бол энэ алдаршаад нэр хүндээ олоо яваад байна. Юу нь бол тий. Одоо ил ертөнцид мэдээж ингээд төвтэй ил ертөнцийн үүлтэй хүмүүс бол ил ертөнцтэй ингээд хүн ойлгож та ойлгох маш амархан манд. Ягдвал дандаа хүмүүсээ ойлгодог юм тий. Одоо цаанаасаа ингээд удирдлагатайгаар сүнснээсээ удирдлагатайгаар ингээд өрнүүлж чинь энэ хүмүүс алдартай байдаг. А яг ингээд нөө далд ертөнцтэй үүлээ хийдэг. Ил ертөнцтэй зөвхөн амьдрах төдий оршдог. Тий? Тийм хүмүүс ил ертөнцийн одоо амьдрал нь ингээд хүчтэй өрнөдгөө. Гэтэ далд ертөнцийн амьдрал ингээд бүтэн нэгдсэн. Далд ертөнцтэй баг амьдраа шахав. Далд ертөнцтэй юу нь сүнсэн дээр том бие дээр амьдрна гэсэн далд ертөнцтэй амьдарч байгаа л гэж байгаа шүү дээ. Тийм.
Тэгээ тэндээ амьдраад тэр нь үнэн болчоод тэрэнд байгаа бүх эрчим энерги урсгал тэр одоо засах хэвээр бүх юм засаад янзлаад шинжилээд тэгээ хэмжээсээ нахиулаад явдаг. Гэтэ энэ 90 солигдно гэдэг чинь өөрөө нэг талаараа ингээд дэлхийн ингээ өөр давтамж руу орж ийна гэж хэлж байгаа ч гэсэн тэр давтамжийг энэ одоо дэлхийн хүмүүст хүртүүлж буулгах энэ дэлхийг тэр давтамжтай нь ижилсүүлэх тэр өрнөл дүүрэн ажлуудыг энэ төлөвүүд хийдэг байхгүй юу далд ертөнцтэй. За тэгвэл нэлийн ойлгомжтой тодорхой ярьчлаа дөө тий энэс цааш нэг уншаад яах вэ. Манай энэ подкастыг аль олон хүнд түгээд шеэрлж цааш нь цацаж өгөөрэй тий Facebook, YouTube хуудас маань YouTube сувгийн маань дагаарай. Дараа чи өөр бас яг нүүдүүл гэдэг мэдрэмжээ аль хэзээ авцсан. Гэхдээ далдаа яах гээд байгаа ойлгохгүй. Одоо далд ашуугаа нэг хүмүүс байгаа тий. Тэгвэл тийм хүмүүс бас ирээд тий бид холбогдож болно тий. Тэр жинхэнэ зөвлөгөө өгнө гэдэг шүү. За баярт.